Хойл хэдэн удаа юунуудаа мартчих эргэж буцаа тий. Цэнэрлэгчээ мартсан байна. Дугуугийн хий гарсан байна. Дугууны хий гарсан байна. Дугуугаа хийллээ. Хэд удаа юм бэ тий? Гарах гэж байна. Хаалга. Яса. Яач. Бичлэгээ гэдэг юм шүү. Тэгж. Амбаг чи даа. Хойл яг ч байгаа юм нөхөө. Лаглах чаа. Лагурлын яг ч байгаа лээ. Та машин энэ. Өөр аав нь яг лээ. Тэр бичлэгээ. Өөр яг лээ. Өөр машин энэ тусчаад явна. Би хоёлаа дуусчаад яг лээ. Дуусчаад гэрэл гаш. Гэрлэг харахаас өмнө яг лээ. Лаграа зэвэрлээ. Үгүй ээ. Яах юм? Эмээгэнд очиж усан доо. Аа? Тэнх хүт тустай. Эмэг дээр очиж усан доо. Дандаа дээр очиж усан орж явах яа. Өөр яах юм хүт тустай юм чаа. Мэдгүй. Үл тустай тэр хурдан шүү. Тийм. Юу вэ гэдэг зогсчдаг юм бол. 7 дугаар дугаараа өчөж байгаа лөө. 7 өчөж байгаа. 6 дахь байсан шүү дээ. Тэглөө. За хоёлаа хаашаа явж байгаа лээ? Лагер. Лагер явж явах гэж байгаа лээ. Орхон найзтай болсон. Юу орхон найзээ? Орхон ч танаа ангийн хөлтстэй. Яах гэж байгаа лээ? Лагер та бичлээ. Өөр яах вэ? Машин найз. Өөр яах вэ? Өөр лагераа зэвлчихэд имэйлээ очиж усан даа. Аа зөв тэгээ яах вэ? Тэгэд гэжтэй. Гэтэ харин тий хоёлаасаа Сиворс тий. Аа. Сиворс баах юм басан тий. Аха. Замаар ойлоо одоо дэлгэрхгүй шууд лагер руу явъя да. Аймаг. За өнөөдөр юу вэ? Өчигдөр хагасаа өдөр байсан. Тэгээд яг орой жоохон лагер дээр хонох бэлтгэлгөөрцөө болохоор харьцантай шууд. Аха. Өчигдөр би хоноо гэж үйлээ. Тэгээд миний хүү хоноо гэж ойлаа. Тэгээд шууд лагераасаа өөр нойроо заа явъя гэд явцгаацсан. Тэгээд өчигдөр болохоор лагер дээрээ босоо 2 тоногийн босоогоос олсон. За урд 2 амортизаторыг өндөрлсөн. Шинэ радиатор сенсэ тавьсан. За хий энтрийг аваад. Тэр аав надад ийм тоглоом багчсан. Өчигдөр аав надад ийм тоглоом багчсан. Тийм. Тэгээд өнөөдөр буцаад лагер руу явж гэн гэхдээ очоод Би найзтайгаа олсон. Тэмнийхүүд найзтай болсон тий. Найз гэдэг ирсэн болоо ирэг болоос мэдэхгүй байна тий. Ирмүнэ тий. Найз нь. Ялангуяа амингоо гэдэг юм. Шүгч байгаа. Тэгээд очоод найз үуч ирсэн байл битээ тэгээ муудалцаад байгаа юм. Би ялангуяа амингоо гэж байгаа байхгүй юу? Амингоо анаа манайтайгаа тэгж зодлоод энэ ч ямар нартай. Миний бүр биш. Очоод би зодтолж модтолдоод гараа ирсэн байл. За тэгээд очоод би юу яана Z-ийн 2 кришийнхээ хар тагийг сольж тавина. Тэгээд замаараа нэг силикон чадвал авчнаа. Уул силиконод байх хэрэгтэй. Гэхдээ тагны яг урдлын нэг нудрагны яг урд хэсгийн харалтай дээдлийн хэсгийн силиконт гол болдгоо маа тэрийг хардаг чинь тэрийг силиконт ч үгүй сайн байх хэрэгтэй. Нэг силикон аваад тэгээ өнөөдөр ажил болсноо тэрийг бас хөөрхөн ажил болно. 2 таг авна, нэг сорх авна, бүчүү авна. За тийм байна да бит хоёроор тэгээд аавда садаа болохгүй гэж амласан те өмнөхөө. Харин талсан. Тий арай гэж хамт явъя гэж гуйж гарч байгаа тэгээд. Явж ин да. Бай гэр. Бай. Тэгээ магад чамаг яасан гинэ. Мараа намайг яахчихгүй бүр ажиллаа. Ой. Мардын талаар нэг ирч. Мардын талаар нэг ирч. Үгүй ирлах. Үгүй ирлах. Өглөө мардаа яриад дараа нь ирлээ арчиж тий. За. Тэгээ мард яасан гинэ. Тэгээ маргад тахгүй. Намайг өвчтэй хахад. Намайг амар нөгөө асарсан байхгүй юу? За.
яасан бэ гэхээр нэгүр өвчтэйгээ чимээгүй багшийн өгөнд ороод хичээл хийж гараа гэж тэгээд намайг тавь бүгдээр дуусан байхгүй. Анги дээр нэг ганцаараа толгойн хөдөлсөн багтун дуусах гэстэй. Аа. За уярлын яасан гинэ. Хоёр л намайг дандаа өмсдөг. Хаана үстэй? Хацар уруул тэгээд цамцтай өмсчихсэн. Тийм үү. Одоо яана. Одоо салдаг байгаа да. Салдаг байгаа да. Яагаад? Эвэдг. Чи уярлаа сайн биш юм уу? Сайн биш шүү. Уярлж аван сайн юм уу? Аа. Өө чи дэ худаагаас өмсөлт юм. Ой. Энд ч бол уярлт үзүүлнэ. Уярлт үзүүлнэ шүү. Үнэнгээл. За тэгвэл би биш шүү. Хоёр дөр хэлж хайраас шүү. Тийм үү. Аа. За лагер дээр ирсэн. Байна. Гадаач өстө өчигдрийнхээс ч гоё юм шүү дээ. Зяк өнөөдөр төлөөрөө дагуу гоё хар тагаас олё доо. За энийг аавн эний доотлын сорхыг авч таарах бах. Тэгээд энэ таг хоёрыг солино. Тэгтээ солихоос өмнө энэ нэгдүгээр цилиндрийнхаа сэвчээрөө хэрэг тос орсон бай гэдгийг шалгачээ. Масаж усаад нэг шалаагүй чинь хэр тос орж байгааг нэг шалгачээ. Их орсон байвал солихоос болохгүй болно. Ер нь бол угаасаа солино л доо. Өнөр тагаас олчвол ихэж битэх гэдэг шүү. За хуцаа солиод чидаар даа. За сэвчээгээ тайлаагаад гэсэн чинь тос болоог бах юм. Энэ катушк нь ер нь асуудалтай байгаа юм шүү. За энтлийн 3 сэвчээгээ нь ер нь аваад үзээтэй дахиад цаатал бол ямар ч асуудал байсан. Тэр юу сайн санаад байна. Тэгтээ энэ дээгүүрээ бол яг тос болж л байсан юм байна. Зөөцөн үзээтэй даа. Энэ бас тагны жирийг салах юм байна уу? Тагаас салах юм байна уу? Сэвчээ тостоо гарч ирээд энэ дээгүүрээ. Тостой. За иршвш. Сөлчи. Тэр бүгдийг авчи дааш. За энэ дээдлийн тага авчи. За энэ дээдлийн юугаас орохыг тагаа авчсан авчлаа. Гаргаад ирсэн одоо энэ сорхны сүрийг тайлаад авчи. Тэгээд тайлангууд доотлын маань үндсэн 2 таг маань ил гараад ирнэ. Тэгээд гот нь бүх катушк өдрөө тайлж аваад тэгээд болчихно доо. За дээд сорхоо тайлаад авсан. Одоо энтлээ катушк энтрийг авахсан өмнө тэгээд энтлээ тайлаа сольчи. Тэгтээ сольж эхлэхээс өмнө энэ хоолойнуудыг бүгдийг биелэж эхэлж таглах бол одоо яг энэ заас энэ хоолойнууд гэхэд нэг унаад гай болно. Тэгэхээр
бас энийг өглөөд тэмдэглээ тагаа авчи да. Зя. Энтлийн талсан. Нарами дээд ангиараа ийм гэлэр. Гэлтаас. Одоо жоохон ирмгийн жоохон цэвэрлээд тэгээд тавьд давуулна. Энэ нэг хэсгийг силиконоч тавих хэрэгтэй гэдэг гэсэн. Силикон олддгүй. Гол барилгын зүгээр энгийн силикон тавьчихдаг юм уу? За юм байна. Одоо нөгөө сорготойгоо харьцуулж үзье. За энэ нь ийм байна. Энэ нь болохоор хуучин нэг ийм хоёр таг байна да. Яг л адилхан хоёр таг байна. Энэ хараа энэ талын нэг вакуум юу юм бэ? Гөлөг. Хаарчтын суулсан чинь хоёр хаархаа энэ хоёрыг одоо төрдөө наагаад тэгээд цахилгааны лентээр ороол тавихаас ийм шаланх биш юм хуунцар хатуу сонин гөлөг байсан. За одоо энэ талаас айхан цэмбэлгээ тавьчих шүү дээ. Тавиад тэгээд нөгөө тал руу гаръя. За энтлийн тагаа тавьчлаа. Сэвчээгээ боогоод тагаа тавьчлаа. Одоо энэ тойрсон 10-ын болтнуудын чангална. Гэхдээ эднэрийн 10-ын болт нь ийм сонин ийм нүүтэн юм шиг толгойтой төсмөртлөө ардаа ийм одоо юу гэдэг вэ? Конустай ийм болт гэдэг. Тэгээд энийг чангалахдаа ерөөсөө бүр огтхонч ийм импактаар чангалж болохгүй зөвхөн гараараа тоглож чангалдаг. Бага шүү. За ер нь өөрөө ингэж зорих гэж байгаа хүмүүс байвал ерөөсөө ийм импактын тэр чангалахгүй зүгээр тайлхтаа бол яг хөө импактаараа тайлж болно буудаад. Одоо энийг дандаа гараа чангална. Яг бүгдийг чангалаад тэгээд юу ачлаа. Катушкаас сэвчээтэйгээ тавиад катушкуудаа залгачлаа. За одоо яах вэ гэхлээр энэ талаас хэлнэ. За энэ талынхч таахад амар шүү юм л да. Бас хажуугаар нэлээд тэглэхээр л харагдаж байна. Одоо энэ талаа аваад солиод тэр энийг нөхрийг одоо яаж наана дурак байдаг. Энэ дээр зөв шаланг орлуулаа хийж болохгүй л хта. Энэ өөр дээр чанга барьдаг л хонцор шаланг байна л да. За юу очтөө нэг энэ зүүн талын тагаа авчээ. За наатлын 3 сүвчээг тайлсан чи наатлын 3 сүвчээ бол хуурай. Яаж судлалах. Тосмос орсон байсан юм юу ч алах. Энэ талаас ойлгох боллоо. Тэгээс тэр хойтлын хоёр болт болт. Эсвэл нэг бол пейнины юм байна. Тэгэхээр шиг энэ талаас ойлгох болоод цаатлаас үлдсэн юм чинь. Буцаа бооч. Чи хүр цаан тавьсан. Хаан. Хашааны гадаа юу? Бүр тэндүү. За авчиж хүн аваа өгчтэй. Хөөж их заацж штэ. За бүх юм буцааш боогоод шалгачлаа. Одоо нэг хасааж үзье та. Хасааж үзээд ямар ч байсан цаатлын зэлийн дээр ямар ч асуудал алга. Тосмос орсон байсан юм юу ч алга. За одоо ер нь бол талж байх шиг байна. Тэгээд ер нь бол нэг жоохон доголд байгаад байна. Юундаа доголдоод байгаа юм бол Жигийн ард сканер ороход ирсэн байна. Тэгээд сканерж үзье гэхээр сканер болчихжээ. Надэлээ нөмөрч. Чи гадаа хөвтөж чадах юм уу? Ха? Наша хардаа нэг үнэ. Дам амч ямар амар халтар яацсан.
Тэ жоо доголдоод байна. Одоо өчтөр сканертай үзчихдэг гэж. Эсвэл нэг катушиг байгаа, нэг бол форсок байгаа. Хамсаа сэвчэн дээр бол бууцсан зууцсан юм юусоо мэддэхгүй байна. Тэгээ түрүүний наасан энэ нэг түрүүний наасан шаланк бол энэгүй ямар нэг агаар магаар алдаж байгаа юм бол огт алга. Тэгээ одоо яах юм байгаа. Ялцч үл нэг жоохон доголдоо л байгаад байх юм. Ялцшүүлээ доголтой. За зөв дараагийн логтыг сканераар сканерж үзээд тэгээд аль синдер дээр алдаа байна уу? Вакуум байна уу? Форсунк байна уу? Аль эсвэл катушиг байна уу гэдгийг үзчихээ та. Өчтөр бол үзчихдэг гэж та. Мартаа би нафтер хөдөлж байгааг харж байна. Энэ амар доолондоо төшөглөд байгаа юм л та. Тэгээд миний энэ моторын хоёр лап нь модцсон. Тэгээд хойно нэг хоёр лап байгаа. Лап ирзээ. Энэ хоёр лап ирзээ нэг 50 даа гэж бодоод хадгалаад байгаа. Лап ирзээ солих бас нэг нэлээд ажил болох байхаа. Ямар ч гэсэн лапа нэг солиод. Энэ бас ялцчгүй дээгүүрээ ингээд нүл тосолцсон таг байгаа. Зэнийг бол сольсон бол болсон юм. Нөгөө таг нь бол ямар ч тийм тосмос хайсан, сэвчээрүү тос хайсан, орсон юм юу ч байхгүй лээ. Тэгэхээр асуудалгүй л дээ. За яг энэ таг нь бол сольсон бол буруутсан юм бол байхгүй. За нэг тийм л юм дөө тэгээд дараагийн бичлэгээр одоо юу ирчих бах? Миний урд хоёр базагч баланс ирчих бах. Тэрийгэ тавина. Тэгээ н хойд хоёр балансыг бас базагчтай тавина. Эний базагч нь хойноос нь одоо ирэх л бах. Одоо хизээ ирэх юм байгаа юм бүү мэд. Энийг тавьчихна. Тэгэл болчихно доо. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр базагч баланс солих ажилтай. Дараагийн бичлэгээр хэдүүлээ уулзцгаая. Ямар ч гэсэн яа хийжсэн юм даа бол хийчлээ. Тэгээд базагч балансаа солиод моторын тоглоо яаж хийж байгаа арилгана. Жижиг юм даа. Тэгээд ангимаг ийм яваад гээл доогор моогороос дуу байхгүй. Утаа хайдаг юм байхгүй. Мас гэдэг юм байхгүй. Асуудалгүй л дээ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя guys. Түр бай.